За эхлээд модулынхаа тодорхойлтыг өгчээ. За ямар нэгэн А тооны модуль гэж байх юм бол А тоон тэгээс их байна уу бага байна уу гэдгээсээ хамаарч утга нь өөрчлөгдөнө. Хэрвээ А тоон тэгээс их байх юм бол шууд тэр тоон өөрөө гараад ирнэ. Хэрвээ А тоон тэгээс бага байх юм бол өөрөөр хэлбэл тэгээс бага гэдэг чинь өөрөө хас тэмдэгтэй байгаа гэсэн үг. Дахиад урталт нь хасах тэмдэг тавиад нэмэх болгож байна гэж ойлгоно. За ингэдэг. За одоо бодлого өгдөө. Мэдээж энэ хоёр бол нийлэхээр модулынхаа тэмдгийн дотор талд хасах 27 болох нэ. Энэ болохоор модулынхаа тэмдгийн дотор талд нь хасах 3 болно. За тэгэхээр юу болох вэ гэхээр 7-г үржих нь хасах 27-гийн модуль, хасах 8-ыг үржих нь хасах 3-ийн модуль болох юм. За энд заагдсан байгаа тодорхойлт ёсоор модулын дотор талд байгаа тэр тоон хасах тэмдэгтэй байгаа гэдэг чинь одоо энэ нөхцөлийг хангаж байгаа гэсэн үг тийм. Тэгээс бага байна. Энэ нөхцөлийг хангаж байгаа бол модулаас гаргахдаа за уртлын 7-гийн тоог хэвээр нүчжээ. Модулаас гаргахдаа яах вэ гэхээр тэр хасах 27-г тооныхоо урталт нь хасах тэмдэг тавина. За дэлгэрэнгүй өчөж байгаа. За хасах 8-ыг үржих нь дахиад энд яах вэ гэхээр тэр хасах 3 гэсэн тооныхоо урталт нь хасах тэмдэг тавиад ингэж гаргаж байна гэсэн үг. За тэгээд энэ хасах тэмдэгтэй үржих тэрэг хасахыг нэмэх нь болно. Өөрөөр хэлэх юм бол 7-г үржих нь 27 болох нь байна. За яг үүнтэй адилханаар арталтайчсандээ хасахыг нэмэх нь 3 болно. За юм бол. За ер нь цаашдаа бол шууд энэ үйлдэлээсээ ер нь ямар ч тооны модуль нэмэх байдгаа гэж шууд ингэж гаргачих болно. Мөн адилхан энэ бол шууд нэмэх 3 гарч ирнэ гэдэг ингээд авчиж болох нэ. За тэгэхээр 7-г 27-оор үржүүлэхээр 189 гарна. Энийг үржүүлэхээр 24 гарна. За мэдээж Y энэ бол 165 болох юм байна.